Хээрийн бүс нь манай гарагийн нийт хураа газрын 40%-ийг эзэлдэг. Гэвч хүний үйл ажиллагааны нөлөөгөөр зөвхөн 10% нь хээрийн бүсийн унган төрхөө хадгалж үлджээ. Эдгээр үлдсэн хээрийн бүсийн хамгийн том чухал төлөөлөл бол Төв Азийн цээжинд орших Монголын удам тал хеэр. Энд ойд хеэр, жинхэнэ хеэр, цөлөрхөг хеэр гэсэн дэд бүсүүд зэрэгцэн оршиж, биологийн өвөрмөц олон янз байдлыг бүрдүүлдэг. Монгол орны төвийн болон зүүн бүсийг хамрах жинхэнэ хеэрийн бүс нь хамгийн өргөн тархалттай бөгөөд Монголын бэлчээрийн мал аж ахуйн тулгуур багна. Хялганы сор хаяа тэлэн цэлих өргөн уудам Монголын хээрийн бүс тэсгэн хүйтэн өвөл айгам халуун 100 ээлжилсэн эрсдэс уур амьсгал дунд оршдог. Агаарын хэм болон хур дундасны хуваарлалтаас хамааран усны нөөц, ургамлын ургалт янз бүр байх тул нүүдлийн мал аж ахуй түүнийг дагсан уламжлалт мэдлэг хөгжижээ. Үүний адилаар зэрлэг амьтдад нүүдэлж байгалийн хүнд хэцүү нөхцөлийг даван туулдаг өвмөц онцлогтой. Иймд Монголын тал хеэр, цаг уурын нөхцөл, биологийн төрөл зүйл, нүүдлийн мал аж ахуй хоорондын нарийн харилцан шүтэлцээтэй бөгөөд гол цөм нь нүүдэл юм. Гэвч энэхүү нандин харилцан шүтэлцээ хээрийн бүсийн тэнцвэрт байдал сүүлийн жилүүдэд хүнд сорилтуудтай тулгарч байна. Бэлчээрийн доройтол, уулуурхай, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зуд зэрэг олон аюул нэмэгдэж байна. Ялангуяа уулуурхайг дагсан авт зам, төмөр замууд нь малчид болон зэрлэг амьтдын олон мянган жилийн нүүдлийн замыг хаах, амьдрах орчныг хуваах аюултай. Өнөөгийн байдлаар Монгол оронд нийт 4131 км төмөр зам, 10830 км засмал зам, 178286 км орон нутгийн зам байна. Тиймээс Монгол Германы эрдэмтэн судлаачид хамтран More Step буюу Монголын хээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалах тухай төслийг 2018 онд санаачилсан. More Step төсөл нь 2019-оос 2025 онд холбооны бүгд найрамдах Герман улсын технологи ба сансрын судалгааны яамнаас санхүүжсэн. Төслийн судалгааны багт Герман, Монгол улсын нийт 10 байгууллагын судлаачид хамтарсан бөгөөд төслийн хүрээнд судлаачид Монголын тал хээрийн экосистемд өргөн хүрээтэй судалгаа хийснээс гадна олон залуу судлаачид оюутнуудтай хамтран ажилласан. Бид судалгааныхаа талбайгаар Монгол орны хээрийн тэр дундаа хуурай хээрийн экосистемийг онцлон судалсан бөгөөд Төв аймаг, Сүхбаатар, Хинти, Дорнод аймгийн өргөн удам нутаг за ойролцоогоор 360 гаруй мянган км квадрат талбайг хамарсан ийм судалгааны талбай сонгож авсан. Манай судалгааны талбайн хамгийн баруун талын цэг бол хустай нууруу орчимд бол ерөнхийдөө хүн амын суурьшил ихтэй, малын тодорхой ихтэй, бэлчээр харьцангууд оройтсон түүний улмаас бас малчид харьцангуй суурьшмал амьдралын хэм маягтай, хүний нөлөөнд өртсөн ийм газар байдаг бол зүүн тийшлэх тусмаа Дорнод аймгийн Матад орчим, Менингийн таал, Халах гол хүрээд ирэхээрээ харьцангуй бэлчээрэн сэргийг, хүн амын суурьшил багтай, малын тоо цөөхөн нүүдэлчтэй амьдралын хэм маяг бас өөр болж ирж байгаа. Тэгэхээр энэ онцлог маань нийгэм, эдийн засаг, экологийн чиглэлээр судалгаа явуулж байгаа Герман Монголын хамтарсан эрдэмтдийг цогц судалгаа явуулахад бол гол онцлог судалгааны талбай болсон байгаа. More Step төсөл нь шинжлэх ухааны салбар хоорондын судалгаа хийдгээрээ онцлог. Энэхүү төслийн хүрээнд нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэд оролцогч талуудтай нэгт хамтран ажиллаж, нийгэм эдийн засгийн энийг хурдцтай хөгжлийн явцад нүүдлийг дэмжих, хадгалах боломж даргах замуудыг хамтран олж тогтоохоор зорьсоо. Энэхүү төслийн хүрээнд нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэд оролцогч талуудтай нэгт хамтран ажиллаж, нийгэм эдийн засгийн энэх хурдцтай хөгжлийн явцад нүүдлийг дэмжих, хадгалах боломж даргах замуудыг хамтран олж тогтоохоор зорьсон. Төслийн хугацаанд ургамал судлаачдын баг нийт 553 ургамлын талбайгаас ургамалжлын бүрхэц, биомасс, зүйлийн бүрдэлтэй холбоотой нарийн мэдээлэл 486 хөрсний дээж тус цуглуулсан. Нийгэм эдийн засгийн судлаачид малчин өрхүүдээс аман судалгаа авч тэдний нүүдэл, амьдралын хэм маягт нөлөөлж буй тал талын хүчин зүйлсийг тодорхойлсон. Эдгээрээс гадна зэрлэг амьтдын тоо толгой, нүүдлийг тодорхойлох зорилгоор цагаан зээрийн тоо толгойн судалгааг Монгол орны хээрийн бүсэд хийсэн. Нийт 120 орчим цагаан зээрийг барьж, сансрын дохиолол дамжуулагч бүхий хүзүүвч зүүсэн. Мөн малын нүүдлийг судлахын тулд төрөл бүрийн малд хүзүүвч зүүжээ. Олон зууны турш Монгол малчид үеэс үед уламжлагдсан байгаль, цаг уурыг шинжих мэрэгэн ухаандаа тулгуурлан
5 хушуу малаа маллаж 4 өдрөл дамнан нүүдэлж амьдарч ирсэн. Монгол малч ухаан нүүдлийн амьдрал нь ямарваа нэг ном, сурах бичиг, технологид бус харин үеэс үед уламжлагдсан ирсэн мэдлэгт тулгуурладаг. Үүнийг шинжлэх ухаанд уламжлалт экологийн мэдлэг гэж нэрлэдэг. Судалгаанд хамрагдсан малчдын олонх нь 70 гаруй хувь нь энэ мэдлэгийг уламжлалт мэдлэгийг өнөө үед нэн чухал болохыг үзэж байсан. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, эрсдэл дасан зохицох зэрэг асуудал дээр онцгой ач холбогдолтой гэж үзэж байсан. За Morstep төслийн хүрээнд бид 2019-с 25 оны хооронд малчин өрхийн нүүдлийг 250 малчин өрхийн судалгаанаас одоо энэ судалгааны үр дүн гаргасан. За ингээд судлаад үзэхэд дунджаар нэг айл жилдээ 5 удаа ойролцоогоор 50 км нүүдийг тогтоосон. Хамгийн их нь 509 км мөн 16 удаагийн татамжтай нүүдлийг нэг жил дотор хийсэн байсан. За мөн судалгаанаас хараад үзэхэд малчтын нүүдэл бол маш олон шалтгаанаар их бага байх боломжтой. За Төв аймаг руу болоод ирэх тусмаа илүү малчтын нүүдэл их байна. Олон давтамжтай олон километр яагаад гэвэл тэнд бэлчээрийн хомсдол ихтэй, малын тоо ихтэй, малчин өрхийн тоо ихтэй, бэлчээрийн өрсөлдөөн ихтэй. Харин зүүн аймагуд руу болгосмоо бэлчээрийн гарц сайтай, малын тоо болон малчин айлын тоо цөөн байгаатай холбоотойгоор малчтын нүүдэл бол ялгаатай байна. За ингээд үзэхэд бид төр засгаас бол малчтыг нүүх нь маш зүүгээд байгаа боловч бидний судалгаагаар 4 удаа жилд нүүхэд зардал өгөөжийн шилгээр хамгийн бага зардалтай хамгийн өндөр өргөөжтэй байгаа. Тийм учраас орон нутгийн онцлогоос хамаарат малчтыг хаана нөхөө хизээ нөхөө гэдгийг бол зохицуулах боломжтой. Ийм бодлого шийдвэрийг бол төр засгийн байгууллагаас хэрэгжүүлэх боломжтой. Судалгаагаар малчид шилжин сууршихтаа шууд хот руу чиглдэггүй. Тэд эхлээд орон нутгийнхаа баг, сумын төвд, дараа нь аймаг, хот руу гих мэт шат дараатай шилжин сууршдаг байна. Ийхүү малчид суурин амьдралд шилжих нь уламжлалт амьдралын хэм маягаа хадгалж ирсэн ахмад малчид цөөрч тэднийг залгамжлах залуу үе үгүй болох улмаар уламжлалт мэдлэг устдаж үгүй болох эрсдлийг бий болгож байна. Энэ шилжилт хөдөлгөөн нь нийгэм, экологи, эдийн засгийн олон ярвигтай хүчин зүйлсийн нөлөөллөөр бий болж байна. Хөдөөнөөс хот руу шилжих шилжилт хөдөлгөөний үе шат бүрт төрөл садангийн холбоо, боловсрол эзэмших хэрэгцээ зэрэг нийгмийн хүчин зүйлс нөлөөлж байдаг. Экологийн хүчин зүйл буюу зууд малчтын нүүдэл, шилжилтийн ихэнх шатанд том нөлөө үзүүлдэг. Ялангуяа гэр бүлүүд хөдөөхээр нутгаас төв бараатахад хүргэдэг. Хүмүүс их хвчлэн эдийн засгийн сэдлэр томоохон суурин газрууд руу нүүхээр шийддэг байна. Үүний зэрэгцээ уламжлалт экологийн мэдлэгийг идэвхтэй хэрэглэсээр байгааг тодорхойлсон. Ялангуяа нийгмийн өөрчлөлт хүчтэй өрнөж байгаа бүсүүдэд энэ зүйл ажиглагдсан. Малчид уур амьсгал, бэлчээрийн нөхцөл, мал амьтны зан төрхийн тухай мэдлэгийг ашиглан өдөр тутмын шийдвэрээ гаргасаар байна. Уламжлалт экологийн мэдлэг алдагдаж байна гэсэн түгээмэл ойлголт байдаг ч бидний судалгаагаар тийм зүйл нотлогдсонгүй. Харин ч өнөөгийн сорилтыг давахын тулд динамик байдлаар ашигласаар байна гэж харагдсан. Харамсалтай нь өмнө нь олон нийтийн дунд нээлттэй нутаг усныхаа хүрээнд хуваалцдаг байсан мэдлэг нь өнөө үед айл өрхийн хүрээнд л хязгаарлагдаад байна. Morstep төслийн уран судлаачид мөн зайнаас тандан судлах баг хамтран Монголын хуурай хээрийн ургамалжилтын бүрхэц, биомасс, зүйлийн бүрдэл, ургамлын шин дижээлийг судлахаас гадна эдгээрт мал, хүний үйл ажиллагаа, уур амьсгал, хөрс, малчтын нүүдэл хэрхэн харилцсан нөлөөлдгийг наривчлан шинжилсэн юм. Манай ургамлын баг гэх юм бол судалгааны хүрээнд биологийн олон янз байдал болон экосистемийн үйл ажиллагаанд цаг уурын хүчин зүйл зохилон нөлөөлтийг баталсан байгаа. Гисэн хэдий ч малчтын нүүдэл шижид хөдөлгөөн илүү багасж байгаатай хамран ургамал болон хөрсний үйл ажиллагаанд зөвчтэй нөлөө үзүүлж байгаа гэдгийг бид нар харуулсан байгаа. За тухайлах юм бол Монгол орны төвийн хэсгээр буюу төвийн аймагуд ирэх юм бол бэлчээрийн тэжээлэг чанар багасж байгаа болол Монгол орны зүүн аймагуудын хэсгээр ялангуяа Дорн Монголын хээрийн экосистем харьцангуй он тагшин байгаа байдлаараа байгаа боловч мөн бэлчээрийн систем өөрчлөгдөж байгаа илүү одоо суурьшилд орж байгаатай хамааралтайгаар түймрийн давтамж жишээлбэл өсөж байгаа гэдгийг манай судалгааны үр дүнээс харах боломжтой байгаа. За үүн дээр нэмээд малчтын уламжлалт мэдлэг болол одоо бэлчээрийг тогтвортой бөгөөд урт удаан хугацаанд ашиглах гол чухал зүйлсийн нэг байдаг болол манай судалгааны ажлын үр дүнгээр малчтын уламжлалт технологийн мэдлэг ялангуяа бэлчээр түүний хэрэглээ бэлчээрийн ургамлын тухай мэдлэг харьцангуй дөлмөг байгаа гэдгийг бид нар харуулсан.
Тийм ч учраас одоо манай судалгааны үр дүнгээр зөвхөн биологийн олон янз байдал болон экосистемийн үйл ажиллагаа алдагдалд орж байгаагаас гадна малчтын уламжлалт экологийн мэдлэг алдагдалд орж байгаа гэдгийг харуулсан юм а. За бэлчээр усны хувьд хэрэг таарах юм байна. Тэгээ нүүдлийн хувьд бол зарим нэг малчид бас жоохон төв газар нүүдлэхгүй яг тийм суурин байгаад байна. Газрын доройтол газар ашиглалтын өөрчлөлтийг наривчлан судлахын тулд өндөр наривчлалтай хиймэл дагуулын мэдээлэл ашиглан Монгол Орны газрын бүрхөвчийн шин зургийг 2001-ээс 2020 оны хугацаанд гаргасан. Эдгээр зургууд нь газрын доройтол цөлжилтийг судлахад чухал ач холбогдолтой юм. Мөн газрын дээрх ургамлын биомассын анхны зургийг хиймэл дагуулын мэдээлэл тулгуурлан бүтээлээ. Morstep төслийн судлаачид 2020 онд Монголын цагаан зээрийн тоо толгойг тогтоох судалгаа хийж Монгол орн нийт 214 сая цагаан зээртэй болохыг тогтоосон. Монгол орны зүүн бүс, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, тэр дундаа Мэнэнгийн тал, Хэрлэнгийн хойд хэсэг болох Дорнод аймгийн Хөхнүүр орчмын нутагт цагаан зээр олноороо сүргэлэн элбэг тохиолддог бол Хинти, Төв аймгийн нутагт мөн говийн бүсэд харьцангуй цөөн. Цагаан зээр нь Монголын тал хээрт хамгийн элбэг тохиолдох туруутан амтан бөгөөд тэдний алс холын нүүдэл тал хээрийн бүсийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой үүрэгтэй. Нэг зээр жилийн дотор ойролцоогоор 3500 км зам туулдаг бол бүх амьдралынхаа туршид нийт 18000 гаруй км газар явж Дорнод Монголын уудам нутгийг хөндлөн гулд туулж амьдардаг байна. Энэ нь дэлхийн экваторын бүслүүрийн хагасыг туулж буйтай дүүцхүүс бөгөөд тэдний гайхалтай тэсвэр хадуужил дасан зохицох чадварын нотолгоо юм. Цагаан зээрийн их нүүдэл нь тэдний оршин буйн таних тэмдэг бөгөөд идэж тижээл, ус, аюулгүй орчныг хайх, мөн хээрийн түүмэр, өвлийн цасан шуурга, гангачиг, махчин амьтдаас зүхтэж асар их газар нутгийг туулж элсэн мэнд үлдэх боломжийг олгодог. Зээрийн нүүдэл зүгээр нэг амьд үлдэх тэмцэл биш. Харин тоо толгоогоо тогтвортой хадгалж, хээр талын экосистемийн бүхэл тэнцвэрийг хадгалах шүүхэр нь болж өгдөг. Зээр орж ирэхээр бид нар чи хөөрдөг шүү. Манайх сайхан байгаа юм байна. Зээрий чинь бас нөгөө их ороод ирэхээр хүмүүс чи ургамал яадаг гэдэг үгүй ш. Зээр орж ирэхээр илүү сэрэгдэг ш. Зээр орж ирсний дараагаар. Тэгээ энэ нөгөө сэрэгжилт хийдэг гэдэг нь үний имшгэлт нөгөө хурц хүлтэй болохоор чи манайх чи яг ингээл зээрийн яг нутаг. Зээргүй болоод ирэхээр л яг нутаг нэг муудаад байгаа юм шиг санаа. Зээр орж ирэх юм бол сайхан байгаад гэдэг. Morstep төслийн судлаачид цагаан зээрийн нүүдэл тэдний тоо толгойд хэрхэн ач холбогдолтой талаар судалсан. Нэг гол чухал үр дүн бол цагаан зээр чөлөөтэй нүүдэлдэг. Уудам амьдрах орчин бүхий бүс нутагт тэдний тоо толгой урт хугацаанд тогтвортой байдаг бол зээрийн нүүдэл хязгаарлагдсан. Хүний нөлөө ихтэй бүс нутагт зээрийн тоо аажмаар цөөрч улмаар устдах. Өөрөөр хэлбэл бидний хийсэн судалгаагаар чөлөөтэй нүүдлэх боломж нь энэ амьтныг оршин тогтноход зайлшгүй шаардлагатай нөхцөл гэдгийг харуулсан. Тиймээс Дорнод, Сүхбаатар аймгийн бүсэд цагаан зээрийн нүүдлэх зай их, мэнд үлдэлт харьцангуй сайн, мөн тэдний тоо олон байдаг. Харамсалтай нь цагаан зээрийн их нүүдэл багассаар байгаа билээ. Сүүлийн 10 жилийн турш цуглуулсан цагаан зээрийн нүүдлийн мэдээний судалгаагаар 2007 онд цагаан зээр 16 хоногийн хугацаанд 142 км зам туулдаг байсан бол 2021 он гэхэд энэ зай 90 км болтлоо огцон буурчээ. Үүний гол шалтгаан нь цаг уур эсвэл ургамалжил зэрэг байгалийн хүчин зүйл биш. Харин зам, төмөр зам, хашаа, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл цагаан зээрийн амьдрах орчин humigдж, нүүдлэх орон зай багасж байна. Энэ чимээгүй аюул бол зөвхөн цагаан зээрээр тогтохгүй, хээр талын амин сүнс болсон экосистемд аюул занал учруулж байгаа юм. Сайн шанд, хөөт, бичигт, Човсонгийн чиглэлд тавигдах 800 км төмөр замын бүтээн байгуулалт нь хээр талын экосистемд ноцтой аюул учруулах магадлалтай. Энэ нь тал хээрийн бүсийг хэсэгчлэн хувааж, байгаль дээрх үргэлжилсэн амьдрах орчин тогтцыг тасалдуулна. Амьдрах орчны хуваагдал нь цагаан зээр болон бусад зэрлэг амьтдын хувьд ус агаар мэт хэрэгтэй өргөн удам амьдрах орчныг шууд устгах аюултай юм. Энэ өнөөдөр бид нар энийг зөв шийдэхгүй бол магадгүй бид нар 50 жилийн дараа, 100 жилийн дараа цагаан зээр байсан юм гинлээ гэж магадгүй бас ярих болох бах. Магадгүй түүх бид нар ярих болох бах тийм амтан байсан юм байна лээ гэж. Одоо настайг хүмүүс одоо 40-50 жилийн өмнө бол цагаан зээр ингээд давалгаалж байгаа юм шиг тийм их байдаг байсан. Одоо тийм ш болцсон гэж түүх ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр үнтэй адилхан хэрвээ бид нар энэ төмөр замыг сайн төлөвлөхгүй бол магадгүй 50-100 жилийн дараа
ийм амьтан байсан гэсэн ийм зүйл бас ярих ийм түүхэн цаг үе дээр бид нар ирж байна. Тэгэхээр энийг бид нар сайн төлөвлөж чадах юм бол энэ амьтнаа авч үлдээд экосистемээ дээрэс нь энэ хээрийн экосистемийг эрүүл сэргэг яг хээр чигээр нь авч үлдэх ийм бүрэн боломж бас биднэрт байгаа. Мэдээж судлаач нар бол дэд бүтцийн эсрэг хизээж байдаггүй. Улс орон дэд бүтцээ барих ёстой. Гэхдээ олон улсын хэмжээнд одоо дэд бүтцийг амьтанд илүү ээлтэй, байгальд илүү ээлтэй барих ийм бүрэн одоо мэдээлэлтэй болсон учраас тэр олон улсын туршлагыг бид нар судлаад дээрэс нь эрдэмтэн судлаач нартайгаа хамтарч ажиллаад энэ шинээр төлөвлөгдөж байгаа дэд бүтцийг илүү амьтанд ээлтэй, байгальд ээлтэй, дээрэс нь экосистемийнхаа энэ холбоосуудыг бүрэн хангасан, тэр чигээр нь авч үлдсэн ийм туршлагыг хэрэгжүүлж чадах юм бол Монгол улсын одоо дэлхийд үнэлэгдэх үнц нь бас нэмэгдэх юм а гэж би хэлмээр байна. More Step төслийн бодлого судлалын баг цагаан зээрийн нүүдлийг хадгалах хамгаалахад чухал шаардлагатай хэд хэдэн зөвлөмж онцолсон. Үүнд зэрлэг амьтдын нүүдлийг хамгаалахын тулд нэгдсэн газар ашиглалтын менежментийг хэрэгжүүлэх нь чухал бөгөөд газар ашиглалтыг төлөвлөхдөө экосистемийн болон ландшафтын холбоосууд мөн амьтад чөлөөтэй нүүдлэх боломжийг тэргүүлэх зорилт болгох ёстой. Зүүн бүстэй төлөвлөсөн төмөр замыг цагаан зээрийн нүүдэлд ээлтэй барихын тулд 10 км тутамд урт өндөр гүүрэн гарц барих. Мөн төмөр замын дагуу хашаа барихгүй байх нь нэн чухал юм. Урт өргөн гүүрээр гарцуудыг ойрхон олон тоогоор барих нь цагаан зээрийн хэдэн мянгаараа нүүдлэх том сүргүүдийг аюулгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж тэдний нүүдлийг урт хугацаанд дэмжинэ. Төмөр замын далангийн налууг намхан байхаар шийдэх ёстой. Хэрв төмөр замын дагуу хашаа зайлшгүй барих бол зэрлэг амьтад ялангуяа цагаан зээр чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах үйц байгальд ээлтэй загвараар стандартын дагуу барих шаардлагатай. Өнөөгийн байдлаар цагаан зээр нь тусгай хамгаалттай газрууд болон тэдний хооронд орших амьдрах орчинд шилжин нүүдэллэж байна. Тиймээс тусгай хамгаалттай газруудын хоорондын холбоосыг төмөр замаар хаахгүй байх нь чухал. Үүнээс гадна шинээр үүсч буй эрсдэл болох их хэмжээгээр өвс хадах ажлын эрчимжилтийг тогтмол хянаж зохицуулах шаардлагатай. In Eurasia, grasslands once formed a continuous habitat stretching over 8 Евразиад хээр тал Европ твээс Оросын зүүн зах хүртэл 8000 км газар тасралтгүй үргэлжлэх хээр тал байсан. Эдгээр энэ газар өөр зорилгоор хэрэглэгдэх болсон. Харин Монгол улс хээр бүсийн унган төрхөө хадгалж үлдсэн дэлхийн сүүлийн орнуудын нэг болж байна. Монголын хээр тал Германы нийт нутаг дэвсгэрээс 3 дахин том бөгөөд өвөр мөц уламжлалт нүүдлийн мал аж ахуйн өрнөсөөр байгаа. Хээрийн бүст хэдэн сая цагаан зээр бэлчиж нутагшмал олон зэрлэг амьтан ургамлын төрөл амьдардаг. Тухайлбал 100 гаруй төрлийн ургамал хуурай хээрийн бүсийн эрс тис цаг агаарт дасан зогцжээ. Мал аж ахуйч уян хатан арга барилтай. Малчид мянган жил өргөн удам тал хээрт малдаа сайн бэлчээр хайн нүүдэлдэг. Амжиргаагаа тогтвортой хангахын тулд нүүдлийн амьдралын хэм маягтай амьдарч ирсэн. and thus have graced the steps in a sustainable manner over millennia. Тал хээрийн бүсэд ирээдүйд юу болох вэ? Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монголд агаарын хэм 2 хэмээр нэмэгдсэн. Хэрвээ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол цаашид 6 хэмээр нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал More Step төслийн судлаачид хээрийн ургамлын ургалтыг физиолог, байгаль, цаг үеийн олон хүчин зүйлтэй уялдуулан ирээдүйд загварчилж үзэхэд уур амьсгалын дулаарлаас шалтгаалan Монголын хээрт ургамлын ургалтын хугацаа нэмэгдэж, аажмаар ургамлжлын биомасс нэмэгдэж байна. Энэ нь уур амьсгалын дулаарлаас үүдэн агаарын чигшилт нэмэгдэж, хурд хүндэс унах хэмжээ, тоо өсөх эерэг нөлөөний үр дүн. Гэвч эсвэргээр хүдний улиралд цас их унаж, өдрийн наранд хайлан шөндөө буцаж хөлдснөөр зэрлэг амьтад хийгээд мал өвс тэжээлээ олж идэхэд бэрхшээл үүсэж болзошгүй урьдчилсан төлөв ажиглагдж байгаа юм. Нэг талаас илүү ургамал ногооргох, өвөл зөөлөн болох нь малчдын амьдралд эерэг боломж авчирч, нөгөө талаас эрсдэс үзэгдэл нь бүхнийг өөрчилж мэднэ. 2000 онд нэг зууд боллоо гэжсэн яриач тийм байгаагүй. Тэр үед хүмүүс зуудал гэжсэн. Тэгээ энэ 2023 оны зуудыг бодвол тэр үеийн зууд биш байсан баг уу. Одоо манайх чинь 2000 гаруй мал тоолуулж ирсэн.
Тийм тэрэнд чи одоо тэгээд отор хийсэн өөрснөө нөгөө малаа аваад явсны хүчинд л одоо тэгээд бас нэг 50% та авч үлдчихэд тэрнээсээр ард үлдсэн ус бол бүр бараг дууссан шүү дээ. Нэг 20% нь үлдсэн юм уу гүмэл. Чи бүр бараг зүгээр тал газар чи 1 метр гарan застай болохоор чи мал ямар ч хаанаас ямар өвс олчдөг те. Тэгээд чинь хоньвол байхаа арга байхгүй. Адуу бол нэг бас нэг сар гарan 2 сар шихуу бол байгаад байсан чи тэр засанд бол үхэр хонь хоёр бол байхгүй мөлий. Бараг метр зүгээр хонхор гүдгэр газараа 2 метр шихуу зүгээр юм тал газараа 70-80 сантитай засанд бол юм олж идэхгүй тэгээд хонь ямаа бол богмал бол тэгээд бараг дууссан шүү дээ. Ирээдүйн боломжит хувилбаруудыг тооцоолох нь бидэнд тодорхой зураг өгнө. Хамгийн таатай хувилбарт орон нутагт боловсрал, эрүүл мэнд, нийгмийн үйлчлэгээ хөгжиж, зах зээлийн хүртээмж сайжирч, шин төрлийн мал аж ахуй үүснэ. Малчид зөвхөн малдаа түшгэлсэн амьдралаас өөр их усүртэй болж, орчин үеийн дунд анги болж чадна. Малын тоо толгой эрс багасж, чанар, үнц нь нэмэгдэж, нийгмийн сүлжээ нь хот хөдөөгийн заагийг бүдгэрүүлнэ. Харин хамгийн таагүй нөхцөлд эдийн засаг, байгаль орчны дороотол, бодлогын уялдаа холбооны алдагдал нь уламжлалт арга барилаасаа салаагүй малчдын орлого буурч, зах зээлийн хаалттай нөхцөлд амьдарсан тэд малаа олшруулахыг гол арга болгон хязгаарлагдмал нөөцтөр улам их дарамт үүсгэнэ. Энэ нь байгальдж, нийгэмдж дарамт болно. Тиймээс өнөөдөр гарах бодлого, өнөөдөр хийх тооцоо, өнөөдөр авах арга хэмжээл маргаашийн замыг шийдэнэ. Хэр талын салхи хизээч нэг чигт үл үлэхтэй адил ирээдүйч өөрчлөгдөнө. Харин тэр өөрчлөлт биднийг хаашаа аваачхан зөвхөн бидний ухаан, хамтын шийдвэр, бэлэн байдалд байна. Монголын нүүдэлчид хэдэн зууны турш байгальтайгаа хамт амьдарч ирсэн шигэ ирээдүйн сорилтондж мөн хамтдаа дасан зохицож, тисэж орших болно. Учир нь энэ бол зөвхөн нэг ард түмний түүх биш. Энэ бол хүн ба байгалийн хамтын амьдралын түүх юм.